Одоогоос 114 жилийн өмнө юу болсныг та мэдэх үү? 200 гаруй жил үргэлжилсэн манж чин гүрний ноёрхлыг эцэс болгож монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан юм а. Ингээд энэ өдрийг бид монголчуудын үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуусны баяр хэмээн тэмдэглэж байна. Түүхийг эргэн дурсвал 20 дугаар зууны ихэнх үед Чин улс доройтож 1911 онд Дундад иргэн улс байгуулагдав. Энэ боломжийг Монголын хаад, ноёд, лам нар ашиглан богд авсан Дамбыг хаанд өргөмжлөн Монгол улсыг албан ёсоор тусгаарлав. 1911 оны 12 дугаар сарын 30-нд их хүрээнд бүгд хэргийг төр ерөнхийлөн шийдэх газрыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол улсын анхны төрийн сайдууд юм. Монголчууд орчин цагийн сургууль, цэргийн сургуулиуд байгуулан сонин хэвлэл гаргаж улсын үндэс суурийг тавив. 1915 оны 4-р сард Монгол, Хятад, Орос гурийн хооронд нэгэн гэрээ байгуулагдсан бөгөөд үүнийг түүхэнд 3 улсын хилцээр гэж тэмдэглэсэн байдаг. Орос, Хятад хоёр Монголын газар нутгийг авахыг санаархан Монголын төлөөлөгчдөг урьж оролцуулсан хэдий ч Монгол улсын бүрэн эрхийг хязгаарлаж Хятадын харьяаны улс төрийн хагас эрхтэй Орос, Хятадын аль алин цэрэг оруулахгүй бүс байлгахаар үгсэн нийлж автономид Монгол улс гэж нэрлэхээр шийдсэн гутамжигт үр дүнгээр дууссан билээ. Монголчуудын байгуулсан Богд хаант Монгол улс 1919 оны намар Хятадын засгийн газар Сүй жаанаар удирдуулсан цэргийн хүчийг Монгол руу оруулж их хүрээг эзлэн аваад Монголын автономид эрхийг устгах ёслолыг гандан тэгчлэн хийдэд хийлгэн Богд хааныг Хятадын удирдагч Даа Жунтан хэмээгчийн хүрэгт мөргүүлснээр үндсэндээ Богд хаант Монгол улс гэж байхгүй болсон билээ. Богд хаант Монгол улс болон одоогийн Монгол улсын хооронд адил төстэй талууд бий. 1911 онд Монгол улс Чин гүрний доройтлыг ашиглан тусгаар тогтнолоо зарласан бол өнөөдөр бид Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улс хоёр их гүрний дунд оршиж гуравдагч хөршийн бодлогоор тэнцвэрийг хадгалж байна. Энэ нь гадаад орчны нөлөө Монголын хувь зайд үргэлж хүчтэй байсан гэдгийг харуулна. Тусгаар тогтнолын хувьд ч адилхан Богд хаант Монгол улс 1911 онд тунхагласан ч олон улсын бүрэн хүлээн зөвшөөрөл бодит бие даасан байдал сул байсан юм. Өнөөдөр Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхэт гишүүн улс боловч эдийн засаг, дид бүтцийн салбарт бид хараа тавиар байгаа нь тусгаар тогтнол зөвхөн тунхаглаг бус бодит чадвараар хэрэгждгийг сануулдаг. Иймд өнөөдөр бид улс төрийн эрхчлөлөөгөө баталгаажуулсан ч эдийн засаг, мэдээлэл, стратегийн салбарын бие даасан байдлаа бэхжүүлэх түүхэн үүрэгтэй байна.